Мгм. Сайн байцгаана уу? Бүгдэнд өглөөний мэнд хүргэе. Голомт Капитал үнэт цаасны компаниас бэлтгэн хүргэдэг маркет апдейтийн 57 дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр энэ өнөөдрийн дугаараараа Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд өрнөд байгаа зөрчилдөөн болон одоо Америкийн компаниудын улирлын тайлангууд зарлагдж эхлэх гэж байгаатай холбогдуулаад ерөнхийдөө сэдвийн хүрээнд яриад явна. За тэгэхээр эхний асуудлын хувьд бол өнөөдөр Америк болон Ираны зөрчилдөөн 2 дугаар сараас эхлснээсээ хойш 145 дахь өдрөө үргэлжлээд байна. Энэ хугацаанд Трампын хэлж байснаар бол Ираны талаас энхийн хэлцэл байгуулах сонирхол их байна. Бараг өөрөөс нь хэлцэл байгуулахыг гуйж байна гэж цөөнгүүд бол хэлээд байсан. Тэгвэл өчигдөр орой Нью-Йорк Таймс-ийн мэдээлснээр бол Иракийн ерөнхий сайд Америкийн талаас санал болгосон галз зогсоох төлөвлөгөөг бол Тегеранд буюу Иранд хүргээд байгаа. Уг саналыг гэхдээ Ираны зүгээс бол уг саналыг бол билээж авахаас бол тасгалцсан гэсэн мэдээллийг бол хүргээд байгаа. Тэгэхээр шалтгааны хувьд бол Ираны тал төр хугацааны энэ тохиролцоонд Ормуудын хоолой хяналтын тухай асуудлыг хангалттай бүрэн шийдээгүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг бол мэдэгдээд байна. Тэгэхээр энэ удаан сунжирч үргэлжлээд байгаа асуудлын гол шалтгаан бол ерөөсөө л мэдээж хоёр тал олон улсын тавцанд нэг нэгэндээ буулт хийлгүй аль болох өөрсдийн нөхцөлийн дагуу эцлэг байгуулах гээд зүтгэж байгаатай холбоотой байгаад байна. Тэгэхээр сүүлийн өдрүүдийн хувьд бол Дональд Трампын зүгээс Ираны дэд бүтцийн байгууламжууд тэр дундаа Тегеран хотын стратегийн чухал байгууламжуудыг онилж болцшгүй талаар бол анхааруулж байгаа бол Иран хэрвээ ийм халдлага Америкийн талаас гарах юм бол мөргөлдөөний бүс нутгийн хэмжээнд тэлж Израиль руу цохилт өгөхөөс гадна холбоотнуудаараа дамжуулаад Улаан тэнгисийн Бабел, Мандаб хоолойг бол хаах боломжтойгоо бол сануулад байгаа. Тэгэхээр мөргөлдөөн бүс нутгийн хүрээнд Бабел хоолой руу дамжих юм бол Ормузын хоолойн дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20%-аас гадна яг Саудын Арабын газрын тосны нийлүүлэлтэнд тасалдаж дахиад нэмээд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 7% тасалдах эрсдэл бол бий болох гээд байна. Тэгэхээр энэ Бабел Мандаб хоолойгоор бол Саудын Арабын газрын тосны нийлүүлэлт бол хийгдэж байгаа. Тэр үүнээс харах юм бол ойрхон орнуудын зөрчил ойрын хугацаанд бол тогтворч төлөв бол ерөнхийдөө ажиглагдахгүй байхгүй талтай гэж бол харж болохоор байгаа. За тэгэхээр энэ болон бусад асуудлуудаас шалтгаалаад индексүүдийн хөдөлгөөний хувьд бол өнөөдөр бол ерөнхийдөө уналттай өглөөг эхлүүлсэн болон өчигдрийн хаалт бол харагдаж байна. Тэгэхээр Филадельфиагийн хагас дамжуулагчийн индексийг харах юм бол хасах 154, Dow Jones индекс 0.97%, S&P 500 индекс бол 1.21%, Nasdaq индекс 215%-ийн бууралтайгаар бол харагдсан байгаа. За харин өглөөг болохоор Японы Nikkei индекс 302, Хонконгийн Hang Seng индекс хасах 101, Солонгосын Kospi индекс бол бүр хасах 5% уналтайгаар бол өглөөг эхлүүлээд байгаа. Тэгэхээр үүний цааш шалтгаан бол ерөөсөө одоо эхлээд байгаа Америкийн компаниудын улирлын тайлангийн танилцуулгатай холбоотойгоор бол хувьцаанууд дээр бол нэлээд хөдөлгөөн ажиллагдаж байгаа. Ерөнхийдөө хүмүүс хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарж ашиг хэрэгжүүлж гарах тэр үзэгдэл бол ажиглагдаад байгаа. Тэр компанийн хувьд аваад үзэх юм бол өчигдрийн байдлаар бол ер нь хагас дамжуулагч технологийн софтвер компаниуд бол бүгд ерөнхийдөө уналттай өчигдөр харагдсан байна. За харин 7 хоногийн үзүүлэлтийг бол хараад үзэх юм бол зах зээлийн хүлээж байсан софтвер компаниуд руу хардвер компаниудаас хөрөнгө шилжиж байна. Ерөнхийдөө софтвер компаниуд бол дараагийн AI-ийн өсөлтөөс ашиг хүртэх, өгөөж хүртэх, өсөлтийг хүртэх тэр компаниуд юм байна гэж яригдж байсан хэдий ч ерөнхийдөө өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээр бол эсвэгээрээ дүр зураг бол ажиглагдаад байна. Тэгэхээр энэ дундаа бол технологийн компаниуд дундаа хагас дамжуулагч үйлдвэрлэгч загвар гаргагч компаниуд бол илүү өсөлтийг бол үзүүлсэн харагдаад байна. Тэгэхээр энэ дундаа бол хамгийн өндөр өсөлтийг бол Micron компани бол үзүүлсэн байна даа. За тэгэхээр энэ 7 хоногт тайлангаа танилцуулсан
бас компаниудын зүгээс бол ямар компаниуд байна гэхээр хамгийн онцлог компаниудын хувьд бол Elon Musk-ийн Tesla, за тэгээд Google-ийн parent компани болох Alphabet, IBM, Texas Instruments гэх мэт компаниуд мөн өчигдөр орой буюу Монголын цагаар үүрээр бол Intel компани тайлбар зарлагдсан байгаа. Тэгэхээр энэ талаар цаашаа явж үзье. За тэгэхээр Alphabet буюу Google-ийн толгой компанийн хувьд бол компанийн нийт орлого жилийн өмнөхөөс 24%-аар бол өсөж тухайн өсөлтийн гол хөдөлгүүр нь бол Google-ийн cloud үйлчилгээ буюу үүлэн тооцооллын үйлчилгээ бол 82% огцон өсөлтийг бол үзүүлсэн байгаа. Тэгэхээр энэс гадна үйл ажиллагааны ашигтай ажиллагаа илүү сайжирч үйл ажиллагааны маржин нь бол 34% бол хүрсэн нь компанийн үндсэн бизнесийн үр ашиг бол өндөр хэвээр байгааг харуулж байна гэж үзэж болохоор байна. За тэгээд компани зүгээс бол нэг хувьцаанд ногдох ашигыг 911%, $11 бол тогтоосон хэдий ч энэхүү нэг хувьцаанд ногдох ашиг нь бол үйл ажиллагааны гүйцэтгэлийг бол бүрэн илэрхийлэхгүй байгаа. Яагаад гэвэл тус улиралд бол компани зүгээс $99 тэрбум бодит бус үнэлгээний өсөлт буюу unrealized equity gain бүцэгдснээр цэвэр ашгийг бол хиймлэр өсгсөн буюу одоо цаасан дээр тэмдэглэгдсэн тоол ерөөдөө ингэж харагдуулж байгаа. Харин бодит акруулсан одоо энэ бодит бус үнэлгээний өсөлтийг бол хасаад үтсэн нэг хувьцааны ногдох ашигын хувьд бол $285 гарсан нь хүлээлт зах зээлийн хүлээлт байсан $289-аас бид бага зэрэг доогуур гарсан буюу ерөөдөө гүйцэтгэл хангалтгүй ажилласан гэдгийг бол илэрхийлж байгаа. За тэгэхээр зээлийн зүгээс бол хөрөнгө оруулалтын зардал буюу CAPEX бол зөвхөн 2 дугаар улиралд 44.8 тэрбумд хүрч энэс шалтгаалаад чөлөөт мөнгө урсгал буюу free cash flow нь 5.9 тэрбум бол сөрөг үзүүлэлттэй гарсан байгаа. Тэгэхээр бол энэ нь бол сөрөг үзүүлэлттэй гарсан нь компанийн хувьд бол түүхэнд анхны тохиолдол болж бодоод байгаа. За тэгэхээр энэ санхүүгийн үзүүлэлтүүдээс гадна Google-ийн хувьд бол энэ үйлрэлт өөрийн хөгжүүлж байсан TPU AI чипийн шууд борлуулалтын орлогыг бол анх удаа тайландаа тусгаж байгаа нь бол ерөөдөө өөрийн энэ тооцоолол дэд бүтц AI-тай холбоотой энэ дэд бүтцтэй бол Nvidia-гийн GPU-гээс илүү хамаарлыг бууруулж өөрийн гэсэн AI экосистемээ илүү бие даасан болгох стратеги бол чимжүүлж байгаа бол ерөөдөө энэ тайлан дээр тусгацнаар бол харуулж байгаа. За тэгэхээр Alphabet компанийн хувьд бол өчиг тайлангаар танилцуулсны дараа олон хувийн уралтыг бол үзүүлээд байсан байна. За тэгэхээр хэдий орлого ашигын хувьд өндөр гарсан ч гэсэн зах зээлийн зүгээс бол компани CAPEX буюу хөрөнгө дараа энэ жилийн AI-тай холбоотой хөрөнгө оруулалтын зардал буюу CAPEX-ийн өсөлтийн дүнгээс шалтгаалan маркет дээр бол хувьцааны үн бол ингэж унсан байгаа. Тэгэхээр үүнийг юу гэж тайлбарлаж болох вэ гэхээр хөрөнгө оруулагчид энэхүү компани энэ гаргаж байгаа мөнгө, энэ хөрөнгө оруулж байгаа хөрөнгийн хэмжээ хэтэрхий өндөр байгаа нь ашигтай цаашдаа ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж яг энэ гаргаж байгаа мөнгнүүд нь яг хизээ орлого болж орж ирэх юм бэ гэдэг дээр бол хэрэгэлзээ үүссэн учраас энэхүү компани хувьцаанаас бол татгалзаж зардал бодлууд ерөөдөө их байна гэж тайлбарлалаа. За харин Tesla компанийн хувьд бол мөн адилхан дүр зураг ажиллагдж байгаа. Тэгэхээр Elon Musk бол Tesla компаниг бол уламжлалт, цахилгаан автомашин үйлдвэрлэгчээс илүү AI тэгээд түүнтэй холбоотой машинууд дээр өөрөө жолоодлоготой буюу self driving технологиг бол болон роботтой холбоотой компани болон өргөжүүлэх стратеги бол улам эрчимжүүлсээр байгаа гэдгийг бол энэ хүү үйлрлийн тайлангаар бол харж болохоор байгаа.
За тэгэхээр ялангуяа машины тэгэхээр хоёрдугаар үйлрэлт бол Tesla 480,000 гаруй машин нийлүүлж нийт орлого нь бол 2824 тэрбум $, хүрсэн хэдий ч яг энэхүү орлогоос үүссэн цэвэр ашигын дүн нь бол зах зээлийн хүлээлттэй бол хүрээгүй гэж бол үзэж болохоор байгаа. Тэгэхээр ялангуяа нийт ашигын маржин нь машинтай холбоотой нийт ашигын маржин нь 16.3% болж буурсан зах зээл дэх өрсөлдөөн илүү ширүүсэж байгаа. Тэгэхээр үүнийг дагаад борлуулалтаа дэмжихийн тулд компани зүгээс бол үн бууруулах буюу хямд үнээр авах машинуудаас санал болгох стратеги бол хөрвүүлж байна гэсэн дүр зураг бол ажиллагдаж байгаа. Тэгэхээр компани энэ жил AI болон роботтой холбоотой хөгжүүлэлтэнд бол 25 тэрбум $-аас илүү хөрөнгө оруулахад төлөвлөж байгаа гэж бол тайлбарнаад байгаа. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалт нь бол жилийн өмнөх хөрөнгө оруулалтаас бол бараг 3 дахин өндөр үзүүлэлт болоод байгаа. Тэгэхээр компани зүгээс бол ингээд хөрөнгө оруулна бид нар цаашдаа зөвхөн автомашины компани байхаа болно. Илүү юм AI-тай холбоотой AI-ыг илүү хэрэглээний түвшинд ашигласан автомашинууд дээр автожолоодлоготой машинуудыг үйлдвэрлэсэн тиймэрхүү зүйл рүү зорж энэхүү хөрөнгийг зарж байна гэж тайлбарлаж байгаа хэдий ч хөрөнгө оруулагчдын зүгээс гол асууж байгаа асуултнууд ерөөсөө эдгээр технологиуд нэг хизээ бодит орлого яг цэвэр ашиг бий болгож эхлэх юм. Хизээ үр өгж өгч эхлэх юм бэ гэсэн асуудал бол хэврээ байгаад байна гэж харж болохоор. Тэгэхээр энэ тодорхойгүй байдал энэ эрсдэлтэй байдлаас шалтгаалаад бид компани хувьцаа бол мөн жигрийн харилцаагаар бол уналттай хаагдсан буюу 14%-аар бараг 15%-аар бол уналтыг үзүүлсэн байгаа даа. Тэгэхээр эдгээрийг дүгнэж үзэх юм бол хэдий компаниуд илүү өндөр орлого, улирал өнгөрөх тусам илүү өндөр орлого, илүү цэвэр ашиг, илүү нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг санал тайлгнаж байгаа хэдий ч яг гаргаж байгаа зардлын хэмжээ, төлөвлөж байгаа зардлын хэмжээс шалтгаалаад бол хөрөнгө оруулагчдын зүгээс бол итгэлгүй тодорхойгүй байдлыг бол үзүүлж байна гэж харж болохоор байна. Тэгэхээр 3 дахь компанийн хувьд бол өчигдөр орой буюу манай цагаар өглөө үүрээр тайлангаа зарласан Intel компанийн хувьд байгаа. Тэгэхээр Intel компани ерөөдөө 26 оны 2 дугаар үйлрэлт бол зах зээлийн хүлээлтээс л харьцангуй давсан үзүүлэлтийг танилцуулж хэмэл оюун ухаан буюу AI-д суурилсан дэд бүтцийн тэр яг дата центр, процессор гэх мэт зүйлстэй холбоотой эрэлтээс бол хүчтэй ашиг хүртэж байгаагаа бол дахин харуулдаг байгаа. Тэгэхээр энэхүү тайлан үйлрэлт бол компани зүгээс орлогын хувьд бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад бол 25%-аар өсөж нийт 16.1 тэрбум $-д хүрсэн байгаа. Тэр энэхүү орлогын гол өсөлт нь хэмэл оюун ухаанс зориулсан буюу яг тэр дата төвүүд, серверийн процессорын эрэлтэд бол хамааралтай чипнүүдийн борлуулалт байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой борлуулалтын орлого бол өмнөх онтой харьцуулахад 59%-аар өсөж нийт 6.3 тэрбум $-д хүрээд байгаа. Харин яг хувийн компьютер буюу яг өргөн хэрэглээний компьютеруудын чип үйлдвэрлэдэг үндсэн бизнесийн орлого нь бол 13%-аар нэмэгдэж 8.9 тэрбумд хүрээд байгаа. Тэгэхээр компани серверийн процессор нийлүүлэх урт хугацааны 10 гэрээг бол хэрэглэгчтэй компаниудтай байгуулсан гэж бол мэдэгдээд байна. Тэгэхээр энэхүү гэрээнүүдийн зарим гэрээнд бол үнийг өөрчлөлтөнд тогтоосон бол яг заримд нь бол нийлүүлэх чипийн хэмжээг баталгаажуулсан буюу яг тухай үедээ тэр нийлүүлэх чипнүүдээс хамаарат тухайн үеийн зах зээлийн үнээс шалтгаалаад үнэ тогтоогоод явна гэж бол нэгт танилцуулсан. Тэгэхээр ингэж тодорхойлж ингэж гэрээ ийм нөхцөлөөр гэрээ байгуулах нь бол компани зүгээс компанийн хувьд бол зах зээл дээрх энэ чипний өсөлт, чипний эрэлтийн нэмэгдэл, нийлүүлэлтийн хомсдолтой байдал зэрэг нөхцөл байдлаас шалтгаалаад ерөнхийдөө борлуулалтын орлого нь хэсэг хүлээлттэй байна гэж харж болохоор байна. Тэгэхээр энэ гэрээнүүдийг тодорхой нөхцлүүдтэйгээр байгуулсан нь Intel компанийн хувьд бол ирээдүйн орлогоо илүү товчржуулахын зэрэгцээ яг өнөөгийн энэ өндөр эрэлт бас энэ компанийн хувьд бол үнийн таатай орсон гэдэг бол
удаан хугацаанд бол зорж байна гэж харж байгаа. Тэгэхээр Intel-ийн хувьцаа 2026 он гарснаас хойш бол ойролцоогоор 170 гаруй хувь бол өсөд байгаа. Гэсэн хэдий ч сая 7 дугаар сар хийснээс хойш 28%-аар бол буураад байсан байгаа. Тэгэхээр энэхүү үзүүлэлт, энэхүү тайлагналын үр дүнд бол хөрөнгө оруулагчдын зүгээс бол ямарсан компанийн хувьд бол компани үйл ажиллагааны хувьд бол тодорхой хэмжээний итгэлийг бол дахин сэргээж чадлаа гэж ерөөдөө зах зээл бол тайлбарласан байгаа. Гэсэн хэдий ч яг зах зээл дээр бол тухайн компанийн хувьцаа бол тайлан танилцуулсны дараа ойролцоогоор 3% өсөлттэй бол одоо өөр байт харилцаан дээр бол арилжаалагдаж байна гэж харж болох. Тэгэхээр эдгээр үзүүлэлт яг зах зээлийн хөдөлгөөн, энэ тайлагнал, энэ санхүүгийн орлогын цэвэр ашигын өндөр өсөлт зүүдээс ерөөдөө хараад үзэх юм бол AI-тай холбоотой өсөлт бол софтвер буюу програм хангамж, хардвер буюу чип, хагас дамжуулагч гэх мэт салбарт үйл ажиллагаа явуулдаг тухайн компаниудад бол аль алинд нь бол өсөлтийг нь бол дэмжиж байгааг бол харуулж байна гэж тодорхойлж болохоор байна. Тайлангийн үйлрэл хэлсэн энэ үед хөрөнгө оруулагчдаа бүхэн хөрөнгө оруулалт хийхдээ зөвхөн орлого ашигын хөдөлтөөс гадна зардал тэр дундаа яг тухайн зардлуудын хэмжээ, тэгэхээр тэр зардлууд нь яг юунд зарцуулагдах гэдэг нь тухайн зардлуудаас хүлээж байгаа бодлолтын орлого нь ямар байгаа гэсэн тэр бусад тайлангийн үзүүлэлтүүдийг харж тэгээд үүнээс гадна зах зээл яг тухайн үзүүлэлтүүд, тухайн зардал, тухайн орлогыг яг юу гэж үнэлж, юу гэж харж байгаа гэдгийг бол мөн давхар харж үзэж тухайн үзүүлэлтүүдийг бол дүнснийхаа үр дүнд бол хөрөнгө оруулах шийдвэрээ гаргах нь бол зүйтэй гэж бол үзэж байгаа. За харин дараа 7 хоногийн хувьд бол ерөнхийдөө нэгдэх өдөр бол технологийн том компаниудын хувьд бол тайлангаа танилцуулахгүй байгаа. Харин 3 дахь өдөр буюу 7 сарын 29-нд бол Microsoft, Meta, за мөн чип хагас дамжуулагчийн компани ARM, за тэгээд харилцаа холбооны Qualcomm, за мөн Robinhood гэх мэт компаниуд бол тайлангаа танилцуулахаар байгаа. Тэгэхээр эдгээр тайлангуудаас шалтгаалаад мөн зах зээлд маркет дээр тодорхой хэмжээний дахин хөдөлгөөн орж ирэх болов гэж хүлээлттэй байна. За харин 4 дахь өдрийн хувьд бол Apple компанийн хувьд, Apple болон Amazon компанийн хувьд тайлангаа танилцуулахаар байгаа. За тэгэхээр та бүхэн энэхүү зах зээлийн мэдээлэл болон тайлангуудтай холбоотой мэдээлэл мөн дэлхийн эдийн засаг улс төртэй холбоотой мэдээллүүдийг цагаалталгүй авах гэсэн юм бол манай Viber group нэгдэрэй гэж хүсэж байна. За тэгэхээр өнөөдрийн маркет апдейт ингээд дуусгая. Баярлалаа. Баяр та.